За юу яцгаанд залсан ингээд дараагийн видеонд давтамжрал хэдүүлээ энэ удаагийн видеон дээр хэдүүлээ жоохон математик сэтгэлгээг хөгжүүлэх болно. За ингээд тавьчих. Тэгэхээр би ийм нэг хөрхөн сайт боллоо. Би нэг одоо description дээр видеоныхаа description дээр тавьчих болно. Advent of code гэд ингээд нийт одоогийн байдлаар 25 фазл байна. Тэгээ ингээд нэг өдөрт нэг фазл ордог юм шиг байна. Гэхдээ яг энэ 25-аас хашаа нэмэгдэж орох хэсгийг бас сайн хэлж мэдэхгүй байна. Би яг дөнгөж орж ирээд энэ сайтыг олоод ихний бодлогыг уншаад ер нь нэлийн дажгүй бодлого байна гэж харлаа. За тэгээд та нар ч гэсэн бас ийшээ ороод энэ бүгдийн ухаад үзээрэй. Би бол яг доор бүр тийм амар сайн пэйж болгон руу орж үзэж харж бол үзээгүй. Гэтэ энэ дээшлэх тусам бүр амар хүндрэх байх гэж би хувьдаа бодож байна. Магадгүй бүр зарим нь бүр бодож чадахгүй ч байж магадгүй. Гэтэ хэдүүлээ бас бодохыг хичээх болно. За энэ бодлогоодыг бодсноор хэдүүлэнд нь ямар ашигтай вэ гэхээр за ерөнхийдөө бол та нар одоо манай экспертүүдийн бичсэн нийтлэл энтриг уншиж байсан бах. Тэрэн дунд хамгийн одоо жоохон ядаргаатай хэсэг нь юу вэ гэхээр математик сэтгэлгээ, логик сэтгэлгээ гэсэн тиймэрхүү зүйлүүд байгаад байдаг. Тэрийг одоо бидний математик логик сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлийн бодлогууд тавигддаг ийм сайтууд. За энэс гадна одоо HackerRank бол бас томоохон сайтуудын нэг. Та нар ийшээ бас бүртгүүлж ороод бодлогуудыг бодох боломжтой. За тэгэхээр энэ арай илүү надад сонирхолтой бүр эхний өдрийн бодлого нь бүр мангар амархан бодлого байлаа. Тийм учраас та нар ч гэсэн бас код ингэж бичиж эхэлж байгаа юм бол ерөнхийдөө иймэрхүү амархан бодлогуудыг оролдож үзээд бодоод явбал код бичих скил чинь сайжран мөн дагаад одоо математик логик сэтгэлгээ чинь сайжрах ийм боломжтой болж байгаамаа. За тэгэхээр эхний ээлжинд энэ дээр фолдер үүсгэчихье. Advent of code. За энэ дотор одоо юуж алга. За тэгэхээр ингэнэ. Энэ бодлого бол ерөөдөө бол нэг тийм юу яах өгүүлбэрийн нэг сүрхий сайн ухаж ойлгох шаардлагатай бодлого бол биш байна лээ. Ерөнхийдөө бол та Санта гэдэг нөхөр одоо дэлхийгээс бусад өөр планет дээр бас одоо бэлэг тарах сонирхолтой байгаа юм байна лээ. Тэгээ ерөнхийдөө манай Санта маань яах гэдэг вэ гэхээр тэр бусад гаригууд дээр бэлэг тарахтаа бас жоохон дэлхий рүүгээ яаж буцаж ирэх вэ гэдэг талын одоо тооцоол хийх гээд байгаа юм байна лээ. Тэгээ ерөнхийдөө бол 50 star буюу 50 одноос одоо хэмжилт аваад тэн дээрээсээ үндэслээд одоо жоохон тооцоол хийх гээд байгаа юм байна лээ. За тэгээд ерөнхийдөө бол
энэ дээр тэр тооцоол маань одоо нэг full буюу одоо шатхууны тооцоол болоод байгаа юм. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол тэд нэр хэрэг хэмжээний шатхуун шаардлагатай гэдгийг одоохондоо бол тооцоолоогүй байгаа. Гэхдээ энэ дээр бол тооцоолох аргачлалыг одоо энэ дээр бичиж өгсөн байгаа юм. Тэгэхээр юу вэ гэхээр тухайн одоо нөгөө нэг шатхуунаа бодохдоо ерөнхийдөө массаас хамааруулж бодох шаардлагатай болж байгаа. Тэгэхээр энэ дээр шаардлагатай одоо түлшийг бодож болохын тулд тухайн өгөгдсөн массыг 3 хуваагаад раунд буюу хэрвээ бүхэл хэсгийг аавна гэсэн үг шүү дээ. Угсаа 3 хуваагддаггүй тоо байх юм бол тодорхой тоо гараад ирнэ. Тийм учраас раунд хийж одоо бүхэл хэсгийг авах шаардлагатай болно. За тэгээ ерөнхийдөө гарч ирсэн хариунаас 2-ыг хасаад тэр нь одоо шатхуун шаардлагатай шатхууны тоо одоо хэмжээ гарч ирж байгаа гэж ойлгож болно. За ерөнхийдөө нэг иймэрхүү бодлого байгаа юм. Тэр одоо доор нь бол одоо example байна. За ерөнхийдөө бол 12 гэсэн масстай үед бол 12-ыг 3 хуваагаад 4 гараад ирнэ. Тэгээ 2-ыг хасаад ерөнхийдөө 2 гэсэн ийм одоо литр ч юм уу ийм хэмжээний одоо full буюу шатхуун шаардлагатай болно. Гэх мэтчлэн ингээд ерөнхийдөө ингээд зааварчилгааг нь ерөнхийдөө бүрэн дүүрэн өгчжээ. За тэгээд асуулт нь юу вэ гэхээр шаардлагатай түвш одоо нийт 50 од руу явах гэдэг байгаа. Тэгэхээр тэр 50 од руу явах нийт шаардлагатай түлшний тоо хэмжээг ерөнхийдөө бодож олох шаардлагатай юм байна. За тэгэхээр энэ дээр зүгээр шууд answer-ыг бичих юм байна. Бодвол энэ нөгөө нэг 50 ширхэг өгөгдөл нь байх. Ерөнхийдөө эхний өдрийн бодлого бол ерөнхийдөө надад маш амархан байсан учраас энийг би видеоны өмнө ямар нэгэн байдлаар кодыг бичиж үзэх шаардлагагүй байсан. Хэрвээ дараагийн одоо энэ 2 оронтой одоо 10 11 гэх мэтлэн ингээ явах юм бол жоох хүндрээд ирэх байх гэж би бодож байна. Ер нь дарж орж үзээчгүй би. Тийм болохоор та нар хэрвээ надаас төрүүлээ шийдчих юм бол надаа бас шипи өгөөрэй. За ямар ч гэсэн энэ 50 аваадахыг. За тэгээд numbers гэдэг текст файл үүсгэж байгаад фиг хийж 100 юм шүү дээ. За ямар ч гэсэн энэний нийт нийлбэрийг бодож олох хэрэгтэй юм шиг байна. За day 1 fight file үүсгэж. За мэдээж объект хандлах програмчлал гээд цувралт видеонууд дээр би одоо файлаас хэрхэн унших талаар видео оруулсан байгаа. Хэрвээ чи үзээгүй бол тэр плейлист руу буцаж ороод тэнд байгаа видеонуудыг үзээрэй. За ерөнхийдөө open numbers.txt за тэгээд тоогоо давталтаар авна. Ингээд авчи. За тэгээд масса эхлээд энэ тоо маань ерөнхийдөө файлаас уншиж байгаа учраас string object орж ирнэ. Тийм учраас хэдүүлээ энийг integer object буюу одоо тоон өгдөл болгож шилжүүлэх шаардлагатай. За тэгэхээр энэс энэний дээд full 0
гэж үүсгэж байгаад. За total fill into total fill дээр нэмэх нь round mass-ыг шууд mass-ыг 2/6-аас тавих юм бол шууд бүх хэсгийг авчдаг. Тийм учраас хийдэд хуваах үлээ нэрээ. 3 туан хасган 2. Окей. Тэгээд total fill. За код маань асуудалгүй бол ерөнхийдөө шууд ажиллаж байгаа хаа гэж. За ерөнхийдөө ийм хэмжээний түш шаардлагатай юм байна. Хэдүүлээ ямар ч гэсэн submit дараад үзье. Болчлоо. За нэг star авчлаа. За ингээд дараагийн видеон дээр одоо day 2-ыг хэдүүлээ бодох болно. За ингээд эхний өдрийн бодлого бол харьцангуй амархан бодлого байсан байна. За ингээд дараагийн day 2, day 3 гэх мэтлэн ингээд явсаар байж бүр чангарна, бүр илүү одоо толгоогч нь илүү ажилуулсан тийм бодлогонууд байгаа ах гэж би хувьдаа бодож байна. Day 2 руу н орж үзээгүй байгаа. Гэхдээ дараагийн видеонд дээр орж үзээд шууд бодохыг хичээх болно. За ингээд энэ 25 бодлогыг бодож дуустал надтай хамт байгаарай. Окей. Дараагийн видеоор уулзлаа баяр таа.